би одоо энэ Улаанбаатарын унган иргэн хүн байна. Энэ татвар нэмжээгээ явдал дээр бол би 100% санал нэгтэй байгаа. 5% биш, бүр 10 дахин нэмэх хэрэгтэй. 10. Тэгжээж гэмээр одоо энэ хотын төвжирлээс гарна. Тэгэхгүй одоо бүгдээрээ ингээд төвжирээд ажил дааш явж чадахгүй, замаач чөлөөлж чадахгүй ийм байдалтайгаар ингэж байж болохгүй шүү. Ямар нэгэн захиргааны арга хэмжээ авч ийж энэ байдлыг зохицуулах нь зөв. Төмөн зөв. Би бол энэ дээр санал нэгтэй байгаа. Бас зам харгуу тэгэл одоо энэ үйлчлэгээний соёл моёлыг сайжруулах, автобусны буудлаа янзлуулах, тэгээ нийтийн үйлчлэгээний автобусны маа тий бас нэг ажтайхан болгох энэ тал дээр ингэж байгаа чинь бол зөв шүү дээ. Тий. Хотын захирагчийн 100% зөв. 100% зөв. Би бол 100% дэмжинэ. Хотоо ингэж л одоо энэ төвжирлээс гаргаж ингэж л энэ сайхан удаан үнээргөө тэр машины төвжирлийг ингэж л хасна. Бид одоо ийм замбраагүй одоо хүүхдийн тараагаа шидсэн тоглоом шиг хотод дотор амьдрмааргүй шүү дээ. Энд чинь бас нэг замбраа та соёлтой хүн ард нэг ядаж тавтаа тухтай явдаг, зөрчдөг ийм байдалтай баймаар байна. Жүрж байгаа. Ер нь одоо мөнгөө босгоод нийтээр амьдарч байгаа юм чинь. Хотынхноос мөнгө авах хэрэгтэй шүү дээ. Яагаад хотод амьдарч байгаа лээ те? Бүх орнууд ер нь тийм байгаа шүү дээ.